Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хүний эрхийн мэдээлэлээр дамжуулан хүнийг чадварчуулах төслийн хүрээнд Globe International төрийн бус байгууллагаас энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Мөрөөдөлдөн хүрэх урт зам. Одоогоос 29 жилийн тэртээ Улаанбаатараас 840 км-ийн алсад орших Баянхонгор аймгийн Хүрээ марал суманд нэгэн час хийсэн дуутай охин Мэндэлсэн нь Шарав жамцын 3 дугаар охин болох Ирээдүй билээ. Ирээдүй сумынхан 8 жилийн сургуулийг дүүргэж сумандан байж угаад эрдэм ном сурах их хүсэлд хөтлөгдөн аймгийн төвд ичнэгээр 10 дугаар ангиан төгсөж Хэлсэлтийн шалгалт өгөөд Улаанбаатар хотод Монгол Америкийн хамтарсан бизнесийн удирдлагын сургуульд сурахад томилолт өвөртлөн мөрөөдлөн биелүүлэх их хайнаан эхлүүлсэн юм. 2004 онд хотод орж ирээд оюутан болов. Тэгэл амар сорго сонирхолтой амар дөрөв сэтгэлтэй байсан да. Манай нэвтрүүлгийн Баатар Ирээдүй мөрөөдлөн биелүүлэх амаргүй ачааг үүрч ява нэгэн билээ. Тэрээр 8хан сартайда гамшигт саа өвчний улмаас 2 хөлөөрөн хорвоог туулах боломжгүй болсон юм. Төлбөрийг бол нөгөө төрийн сангаас 80% нь буцалтууд тусламжууд байдаг тий. Тэрний 80%-аар нь төрөөс ороод үлдсэн 20% нь өөрсдөө төсөнтэй тэр мэдээж эцэг их төлөөд үлдсэн зардал байрандаа байсан болохоор байрны зардал хоол унд гэх бүх юмыг лээж ав ар гэрээс таажсан. Сурвалж төгсөөд олон байгууллагад орж авсан анкет бөглөөл ярианд ороод тэл бүгд л ерөөсөө байрны нөгөөлдөд бүтцэн асуудал байрны шаардлага хангахудаа орцсон байлаа гэхэд шат хоорондын асуудал чи 2 3 давхраад гараад ажлын байраар яваад чадахгүй чамаа хүн болгон тэр бүр үүрээд зөөд байж чадахгүй гэсэн тийм хандлагууд айгүй гарч ирсэн. Тийм л хариулт их сонссон доо. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэхэд дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас гадна төрийн албан тушаалтан олон нийтийн буруу үзэл хандлага том саад тэг болж байна. Хамт олон дунд ороод би даад амьдрахыг хүсэж байна. Гэвч үнэхээр одоо бол хин нэгний гарыг харахаас өөрөө хийж чадахгүй байгаа л надад үнэхээр харамсалтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөдөлмөрийн хуулийн 111 буюу 25 түүнээс дээш ажиллагчтай байгууллага ажлын байрны 4 түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй одоо хүнийг ажилуулна гэх заалт хэрэгжээд нэлээд хэдэн жил болж байгаа ч үр дүн нь хангалтгүй байна. Өнөөдөр мэргэжил боловсролтойч хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар ирээдүй бүсгүй адил олон хүмүүс хөдөлмөрлөж чадахгүй суусаар. Тэгэхээр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих урамшуулах чиглэлээр бол үгээр Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл зааж өгсөн байдаг. 25-аас дээш ажилтнтай аж ахуйн нэгжүүд бол үгээр нэг хүртэлх хүнийг бол авч ажилуулахаар хуулиар заасан байдаг. Гэтэл юухээр манай аж ахуйн нэгжүүд бол энэ дээр маш хойроо ажилдаг. Зарим нэг нь бүр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орё гэдээ яваад ороход юухээр урдаасан, заагансан, хөөсөн янз янзаар гэлсэн тохиолдлууд байдаг. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх чөлөөгөө эдэлэхэд олон саад бэрхшээлтэй тулгарч байгаа нь тэднийг шууд бусаар ялгуурлан гадуурхсан үйлдэл эсвэл эцсийн үр дагавар билээ. Тэд олонхтой харьцуулахад илүү ядуу, бага боловсролтой, эдийн засаг нийгмийн хөгжлөөс хамгийн бага хувь хүртдэгч
Үүнийг бодлого шийдвэрт тусгуулж чадахгүй нөхцөлд амьдарч байна. Тиймээс энэ бүлэг рүү анхаарлаа хандуулж эрхийнхэн нөхцөл байдлыг дээрдүүлэх цогц арга хэмжээг авах нь үндсэн хуульдан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно хэмээн тунхагласан ардчилсан Монгол улсын зайлшгүй хийвэл зохих алхам билээ. Би төрөөс өгч байгаа тэтгэмжийг аваад халамжийн мөнгө нэмэгдээд өгөөсэй гэдээ ингээд хараад гордоо суумаар байна. Нөгөө монголчууд чинь гойн гэдэг гутамшиг бол нэг гайхамшиг гэж ярьдаг тий. Тэгэхээр би бол тэр суумаар байна. Ирээдүй бүсгүй мөрөөдөл их энгийн ажил тайлбарлах. Тэр бусадтай адил ажил хийгээд амьдралаа өөрийн гараар бүтээхийг хүссэн Монголын мянган залуусын нэг. Хэдийгээр өнөөдөр түнд энэ мөрөөдөлдөн хүрэхэд саад учирсан ч тэр гараан хумхиад зүгээр суусангүй. Тэрээр тэрэгцэртэй иргэдийн холбооны үйл ажиллагаанд сайн дураар оролцож өөрийнхөө төлөө, өөр шигийн бусдын төлөө дуу хоолойгон өргөн явж байна. Өөрийн гэсэн ажил хийгээл амьдралтаа олон ирээдүйдээ ихтгэл төсөл амьдрахыг хүсэж байна да. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хүний эрхийн мэдээлэлээр дамжуулан хүнийг чадвархжуулах төслийн хүрээнд Globe International төрийн бус байгууллага бүтээв.